Эрүүл зүй ололтыг эрхэмлэгчдэд дуулгах мэдээ бидэнд байна. Халбага зөгийн бал аяны нээлт өнөөдөр эхэллээ. 2 сарын хугацаанд зөгийн балны ач тусыг иргэдэд мэдүүлэх зорилготой аяныг орон даяар эхлүүлж байна. Манай улс өнгөрсөн он түүхэндээ анх удаа түмэн зөгийтэй болсон. Энэ нь тоогоор хэмжвэл 10,000 бүл зөгийтэй болсон гэсэн үг юм. Өнөөдөр эхэлж байгаа халбага зөгийн бал аяны хүрээнд зөгийн балны ач холбогдлыг нийтэд таниулснаар зөгийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих боломжтой гэж үзэж байгаамаа. Манай улс түмэн бүл зөгийтэй болсноор өмнө нь дотооддоо 30-аас 50 тонн зөгийн мал үйлдвэрлэж байсан бол одоо жилд 150 тонн зөгийн мал үйлдвэрлэж дотоодын хэрэгцээний 30% хангадаг болжээ. Зөвхөн хүнс төдийгүй эмчилгээнд зөгийн малыг өргөнөөр ашиглахулсан. За тиймээс зөгийн аж ахуйг төрийн бодлогоор дэмжснээр цаашид үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж харж байна. За аяны 2 сарын хугацаанд иргэдэд зөгийн малны зохистой хэрэглээ болон ач тусын талаар мэдээлэл өгнө. Өдөрт доор хаяж халбага зөгийн мал хэрэглэх нь эрүүл мэндэд асар их тустай эрдэмтэд тогтоож. Халбага зөгийн бал гэдэг чинь яг хүний цусны плазматай яг адилхан болж байгаа. Тэгэхээр шууд хүний мөр шингэж байгаа. Өглөөш та нэг аяг уцанд халбага зөгийн бал найруулад уун гэвэл таны бүх бие өглөө ингээд цэвэршнэ гэсэн үг. Зөгийн балыг ядаж уухаасаа 30 минутын дотор 30 минут найруулсныхаа дараа 30 минут болчоод ууж болохгүй аахгүй 30 минутын дотор дээрээс нь бүлээн усанд найруулж тэр тусмаа хүйтэн усанд найруулж ууж гэдэг юм. Энэ бол зөв хэрэглээ аахгүй. Одоогоор 600 зөгийн аж ахуй эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. Манай улс зөгийн бал экспортлдоггүй ч Япон зэрэг орноос Монгол зөгийн балыг авах сонирхолтой байдаг. Тиймээс цаашид энэ чиглэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж экспортлох боломжтой гэж харж байна. За халбага зөгийн бал аян 8 дугаар сарын 1-ний хүртэл үргэлжлэх юм а.